Бүгдээрээ сайн уу? Та бүгдтэйгээ сонсдог бичлэгээр уулзч байгаадаа миний бие маш их таатай байна. За өнөөдөр би та бүгдтэй 6 бүлэг бүхий урт түүхийг орчуулан хүргэх болно. Хэрв та миний өмнөх бичлэгийг сонссон бол би өмнөх бичлэгээрээ урт түүх сонсох сонирхолтой эсэхийг тань асуусан байгаа. Олон хүмүүсийн сонсъё гэсэн комментиг хүлээж авсан учраас ийм урт түүхийг орчуулан хүргэхээр бэлдээд сууж байна. Мэдээж та бүгдийгээ чилээхгүй тулд би аль болох хурдан 2 парт олгоод оруулахыг хичээх болно. Энэ түүх нь 2014 онд Reddit-ийн No Sleep subreddit-ийн жилийн онцлог шилдэг пост болсон ийм түүх байгаа. Миний хувьд энэ түүхийг бодит болсон явдал гэхээсээ илүүтэйгээр зохиол гэж харж байгаа. Тийм учраас та бүгд маань ч гэсэн зохиол гэдэг үүднээс сонсоосаа гэж бол хүсмээр байна. Энэ түүх нь эхэндээ жоохон төвөгтэй, хэцүү ч юм шиг санагдаж байсан ч гэсэн сүүлдээ маш олон эргэлттэй, сонирхолтой болсон учраас ийм түүхийг сонирхож магадгүй юм гэж бодоод ийхүү орчуулан хүргэхээр шийдсэн юм. За ингээд түүх рүүгээ орцгоё. Өнгөрсөн шөнө дэргэд минь унтсан хүн нөхөр минь биш байсан. Энэ түүхийг эхлэхээс өмнө та бүгдтэй ойлгомжтой байлгах үүднээс энэ түүхийг бичсэн түүхийн эзэн өөрөө эрэгтэй хүн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу? За ингээд түүхээ эхлүүлцгээе. Намайг Питер Тиллман гэдэг. Би яг одоо үхтлээ ачсан сууж байна. Би Торонто хотод амьдардаг физикч хүн. Канадын шилдэг их сургуулиудын нэгэнд багшилдаг юм. Карьерийнхаа хувьд өөрийгөө тун амжилттай яваа гэж боддог. Саяхан багшилдаг сургуулиас маа надад үндсэн багш болох санал тавьсан ч энэ талаар одоохондоо бодож ирсэн. Миний хувьд чинэлэг гэр бүлд төрж өссөн тунчиг азтай хүн. Бас амьдралынхаа ханаа 8 жилийн өмнө 20 гаруйхан настай байхдаа олсон юм. Бид гэрлээд 5 жил орчим болж байна. Тэр бол миний амьдралын утга учир. Тэр намайг инээлгэж, баярлуулж, заримдаа бас уйлуулж чаддаг цор ганц хүн. Амьдрал юм хойно хинд ч гэсэн ханаасаа болж гомдож төнөх үе байдаг шүү дээ. Тэр бол миний хамгийн дотны зөвлөгч, найдвартай төшиг толгуур минь. Гэвч өчигдөр манад орж ирсэн тэр хүн миний нөхөр биш байсан. Яг одоо яг юу болоод байгааг би огтхон ч ойлгохгүй байна. Миний нөхөр Кристофер 5 хоногийн өмнө томилолтоор явсан юм. Патентын хуульч болохоор ажил хэрэгээр хаяа нэг ингэж явах хэрэг гардгал юм. Пирсон олон улсын нисэг онгоцны буудлаас хөрч Вэний нисэг онгоцны буудалд газардангуудаа тэр над руу залгасан. Би өөр нөхрөөсөө жаахан холтгоор л баг зэрэг түгшиж санаа зовоод идэг талтай. Тэр мань ч үүнийг маань мэддэг учраас надад цаг үргэлж анхаарал тавьдаг. Крис гайлаар гараад зочид буудалтай очиод л над руу залгасан. Нэг их юм яриагүй. Зүгээр л хайраа би хүрээдэрлээ гэдэл нэг тиймэрхүү л богинохон яриа байсан. Бусад хүмүүстэй дандаа мессежээр харилцдаг болохоор ядаж хоёулаа өөр хоорондоо холбогдохдоо заавал залгаж ярьж бай гэж бид тохиролцсон юм. Нэг ясандаа гэр бүлийн дүрм гэхүүтэй. Өнгөрсөн 4 хоногт онцгой зүйлгүй ингийн л өдрүүд өнгөрсөн. Зуны курсын хуваарь хичээлүүдэд зааж, тарж ирээд гэр орны ажлаа хийж, бас гал тогооны ханны шин өнгөө сонгосон юм байна. Засварын зардлыг хадам ээж бидний хурмын ойн бэлэг болгож дааж байгаа болохоор татгалзах юу байх вүлээ? Тэгээд өнгө юмаа сонгосон юм л та. Өчигдөр Крис Торонто руу буцаж ирэх байсан юм. Вэний нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимаас над руу залгаад үнэхээр их туйлдаж ядарч байгаагаа онгоцонд суугаад л унтаад тасраад өгөх байх гэдгээ ч хэлсэн. Аимшигтай загвуу томилолтын дараа ямар ч тач жаахан ч олов амс хийхэндээ гэж миний хувьд баярлжээ. Хөөрхийн минь тэр минь дэндүү шаргуу ажиллах юм. Нөхөр минь 23 цагт буух байсан бөгөөд миний хувьд өнөөдөр өглөө хичээлтэй байсан тул оройн хоолыг нь бэлдээд хөргөчөнд хийчгээд найзынхаа гуйлтаар физикийн нэгэн үг хэллэг муутай уйдгартай сурах бичгийн найруулгыг засаж эргүүлж тойруулж байгаад унтахаар шийдэв. Нэг мэдгээд 23 цаг хэдийн өнгөрчихсөн байлаа. Крисээс ямар ч сураг байсангүй. Онгоцон л саадсан байх гэж бодлоо. Тэр Лондонгоор дамжиж ирэх юм л та. Жилийн энэ үед тэнд чухам аянга цахилгаантай аадар бороо ордог учраас нислэг нь л саадсан байх гэж би хувьдаа зүгээр таамагласан юм. Шөнийн 12 цаг боллоо. Санаа минь улмал зовж эхэлсэн. Гисэн ч удалгүй тэрхүү төгшөр минь хоромхон зуурт замхран одлоо. Мессеж ирж байна. Крисийг маш их ядарсныг бас онгоцонд өрдөөсө тухтаа унтаж чадаагүйг нь мэдэж байгаа учраас намайг тайвшруулахын тулд л залгаж ярилгүй мессеж бичсэн байх гэж бодлоо. Дөнгөж сая буулаа, удахгүй харина гэсэн мессеж ирэв.
Хөөх минь дэндүү их ядарсандаа үг үсгээж зөв бичиж чадахгүй байгаа юм байна да гэж бодов. Дээр нь би түүний төрсөн өдрөөр шинэ iPhone авч өгсөн юм. Тиймдээ ч олон жилийн турш BlackBerry дээр үнэнч байсан болохоор мэдрэгчтэй утсанд дасгад эвгүй байгаа байх гэж таамаглав. Тэгээд би угаалгын өрөө орж контакт линзээ аваад шууд л унтаад өгч. Тэр мессежийг авснаас хойш хэдэн цаг өнгөрснийг мэдэхгүй юм. Ямар ч тач гүн нойрондоо автсан байлаа. Хэдэн цагийн дараа хаалга онгойж байгаа чимээ гарч Крисийн тэрл танил хөлийн чимээ шатаар хөсөн сонсогдов. Тэр угаалгын өрөө орж гар хөлөө угааж байгаа сонсогдсон ч усныхаа цоргыг хаалгүй нээлттэй чигээр нь орхичихлоо. Надад энэ нь жаахан хачин санагдсан. Учир нь тэр дэмий ус өргөдөөлгүй тулд цорог хаах тал дээр чухам бүр онцгой анхаардаг хүн. Төлбөр мөнгөндөө биш л дээ. Харин сүүлийн хэдэн жил байгаль орчноо хамгаалах гээд тууштай үзэлцэх болсонтой нь холбоотой юм. Би зөөрмөглөн сэрүүн унтаагийн голд хөрвөөж байсан ч нам унтаад өгөхөөсөө өмнө түүнийг нэг харчий гэж бодоод хүлээлээ. Түүнийг өрөөнд орж ирэхэд нэг л зүйл өөр байх шиг санагдав. Айд сандрахаар зүйл байгаагүй л дээ. Зүгээр л нэг л биш, хачин мэдрэмж төрөөд байсан юм. Миний хараа маш муу л да. Дээрээс нь линз авчихдаг болохоор нэг их сайн харж чадсангүй. Ядаж байхад орны минь хажууд байдаг шилмэнж байсангүй. Би түүн рүү харуул, дээд уруулна яг л цөгийн татгуулчихсан юм шиг хавтчихсан харагдлаа. Тэгээд ч тэрүү буйл шүдэн юрдийнхөөсөө хамаагүй илүү цохойж аман ангаа нүүрэндээ маш том нэмсэглэл тодруулсан байв. Намайг санаад уулзсандаа баярлаж байгаа тэр ах л та. Би түүнээс хараа зүгээр үү? Уралч яачгаа вэ? Гэж асуухад санаа зовлтгүй онгоцны хуурай агаараас болоод омголтоод хавтчихсан байх гэд их л хурдхан шулганав. Би ч за тийм л юм байлгүй гэсэн шүү юм бодоод толгой дохиод хагас нойрмог байсныг хэлэхүү тэр чихтэй унтаад өгч. Ингээд ойролцоогоор 2 цагийн дараа нэг хөрвөөхтөө би Крисийг над руу нуруугаа харуулад хэвтэж байгааг анзаарлаа. За яах вэ? Энэ бол байдгал зүйл. Хачин ч юм биш. Тэгээд би түүнийг араас нь тэрвэртэл. Тэр нэг л тийм лагс чирэгч юм шиг санагдав. Би чинь өөрийнхөө ханыг мэдлгүй дээ. Гэтэл тэр яг л миний нөхрийн арай мэралаг, арай өргөн мөртөө хувилбар юм шиг л санагдсан. Энэ үеэс дотор минь өнөөх үл мэдэгдэх төгшөөр улам хүчтэй төрж эхэлсэн ч бүрэн нойрноос сэрээгүй байсан болохоор зүгээр л тэгж санагдсан бах гээд өнгөрөв. Өнөө өглөөс ирэхэд Крис байсангүй. Чемодан мань байрандаа хувцас сэлсэн байсан ч өөрөө алга байлаа. Тэгээд би залглаа. Утсаа авсангүй. Харин удалгүй дахиад л мессеж ирэв. Фитнест байна. Эрт гарсан. Чамаа гарсны дараа хэрнэ гэсэн мессеж. Дахиад л буруу бичсэн байлаа. Гэхдээ би нэг ихэн бодсонгүй. Өнгөрсөн шөнө надад мэдрэгдсэн тэр би. За яах вэ? Илүүдэл жингээл хасч байгаа юм байлгүй гэж бодоод инээд ч хүрэх шиг. Ингээд би ойр зургийн ажлуудаа амжуулчаад гэрээс гарах гэж байхад түүний чемоданыг дахин олж харлаа. Тэр чемоданаа үүдний довжоон дээр орхисон байсан бөгөөд дараа нь зочны өрөөнд оруулж агаад янзлана гэж бодсон байх. Яг гэрээсээ гарах тэр агшинд хамар руу нэг тийм үл мэдэгдэх хөгцөрсөн, чийг даасан эвгүй үнэр цоргив. Яг л хідэн цаг наранд орчихсон түүхийн мах шиг үнэр хан хийлээ. Би хэдийн хаалгаа онгойлчихсан байсан болохоор гаднаас л ийм үнэр үнэртэж байна гэж бодсон ч чемодан руу ойртох тусам тэр үнэр улмал тэсгийн аргагүй болов. Наранд хідэн цаг биш, бүр хідэн хоног тасралтгүй байлгсан юм шиг махны үнэр хамар цоргож байлаа. Би чемоданыг нь өргөхөд цойжтой байгааг нь анзаарав. Надад түлхүүр нь байхгүй байсан болохоор гэрээс гаргаж зүгээр л гараж руу оруулаад орхилоо. Машиндаа суух гэж байхад Крисээс дахин нэг мессеж ирэв. Хайртай шүү, удахгүй хэрнэ гэсэн мессеж байлаа. Би хариудна. Гэртээ ирэхээр чемоданаа шалгаарай. Муухай үнэр гараад байна лээ. Бариул дээр нь бас нэг тийм наалтамхай юм болчихсон юм шиг. Муухай болчихсон байна лээ шүү гэд биччихв. Тэр яагаад мессеж чичээд байгаа юм бол? Яагаад над руу залахгүй байгаа юм бол? Гэж бодсоор машиндаа суугаад жолоодод явж байтал 10 орчим минутын дараа утас минь дуурч Крис залгаж байна. Байна уу гэд утсаа авахд тэр хайраа уучлаарай залгаж амтсангүй санаа нэг зовсон уу гэж асуулаа. Би гайхаж яасан зүгээр үү гэхэд тэр тийм ээ би Лондонд гацчихад одоо л гэртээ харахаар онгоцондоо сууж байна. Намайг онгоцны бодол дээрээс ирээд авч чадгаар байна уу гэж асуудаг байгаа. Би таг хөшөж орхив.
Утсаа алдах төхөж машинтагаа замаас гарах шахлаа. Юу? Лондонд байна гэж юу гэсэн үг юм бэ? Чи тоглоод байгаа мó? Эн чинь инээдтэй биш вэ шүү, Кристофер. Өнгөрсөн шөнө гэртээ ирээдтэй чи. Би чамайг харсан, би чамтай ярьсан. Би бүх унтдаг гэдгийг мэднэ л дээ. Гэлээч гэсэн надаар бити даажигнаад бай. Юу болоод байгаа гэж би сандарсандаа уурлах загнахын хооронд ярьлаа. Тэр өөдөөс юу гинэ? За байжадаа сонстоо гэд өөрийнхөө утсаа чанга ярагч дээр нь тавихад англи аялагтай эмэгтэй хүн эрхэм зорчигчдын анхааралд Торонто чиглэлийн BA 203 нислэгийн сүүлийн зарлалыг хүргэж байна. Ноён Fitzpatrick, ноён Coleridge нар British Airways-ийн бүртгэлийн хэсэгт яаралтай ирнэ үү гэж зарлах нь тодхон сонсогдов. Би машинаа шууд зогсоолоо. Надаас аваач гарсангүй. Би өнгөрсөн шөнө тэгээд хэний хажууд унтсан байж таарах уу гэж бодоод Кристофер лөө. Кристофер, гэртээ хурдан үрээдэр. Би айгаад байна, чамайг харах хэрэгтэй байна. Онгоцны буудлын дээр бомгцаа над руу залгаарай. Бүх зүйл зүгээр л чамайг хармаар байна гэж хэлэхэд тэр за хайраа тайвшир би удахгүй очлоо. Оройн 21 цагийн орчимд очих байх гэж хэлв. Би өнгөрсөн шөнө юу болсон тухай бас надад ирсэн тэр мессежүүдийн талаар түүнд хэлж түүнийг айлгахыг хүссэнгүү. Яг одоо бол би ажил руугаа явж байна. Онгоцны бодол руу Крисийг тосож авахаар аль болох хурдан явах нь зүйтэй бах. Хэрв тэр үнэхээр Кристофер мөн бол шүү дээ. Яг одоо юу болоод байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Би чинь физикч хүн, шинжлэх ухааны хүн шүү дээ. Гэтэл энэ бүхэн ой тоймд багтамгүй юм. Хамгийн сүүлд хүүхэд байхдаа л ингэж айсан бах. Юу болоод байгаа юм болоо? Ингэж бодож байтал Крисээс мессеж ирэв. Би гэртээ байна. Чамайг хүлээж ин чи хизээ ирэх үү гэдэг мессеж. Одоо зүүн эргийн цагаар 17 цаг 30 минут болж байна. Би лабораториосоо дөнгөж сая гарч ирлээ. Манай ажлын 2 найз чемоданыг шалгаж үзэхийг хүссэн ч би одоохондоо татгалцсан юм. Тэд миний хумсны завсар болон зүүн алганаас минь арчтас авч бактерийн шинжилгээ хийхээр болсон. Чемоданд хүрснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн болохоор юм олдох хэсэг нь эргэлзээтэй байгаа ч ямар нэгэн зүйл илэрвэл шууд л надад мэдэгдэнэ гэж хэлсэн. Одоо 17 цаг 45 минут. Крис над руу залгаж байна. Тэр буух цагаа буруу тооцоолсон байж газарцчихсан гин. Ингээд би онгоцны бодол руу яаран давхихаар боллоо. Намайг очиход тэр хэдийнэ гайлаар гарчихсан намайг хүлээгээд сууж илаа. Би түүнийг хараад л шууд таньсан. Хавцсан уруул алга, эвгүй үнэр чалга, өнгөрсөн шөнийн шиг үйл ойлгогдом, лагс зузаан бие чалга. Би түн рүү гүйж жоод хүзүүгээр нь тас тэвэрлээ. Бурхан минь би түүнийг ямар их санаав. Миний дотор нөхрөө хайрлах хайр, тайвшрал, нөгөөтэйгүр өчигдрийн явдлаас болоод айц төгшүүр нэгэн зэрэг оргилж илаа. Би түүнийг машиндаа суулгаад чемоданыг нь тээшэндээ хийв. Түүнээс ямар ч муухай үнэр үнэртэхгүй, бариул дээр нь ямар нэг наалтамхаа үлдэгдэлч байсангүй. Би зүгээр л замдаа гарч юу болоод байгааг түүнд хурдхан шиг тайлбарлахыг л хүсчихв. Бид хурдны зам дээр дахиж байхад тэр надаас юу болоод байгааг, намайг юунаас болж ингэтлээ ухаанаа алдан айж сандраад байгааг асуулаа. Би түүнд өнөөх эвгүй хачин үнэрийн талаар, саяхан нийтэлсэн Reddit дээрх постынхон талаар, лабораторид шинжилгээ өгсөн гэдэл бүх зүйлийг нэг нэгэнгүй ярьлаа. Тэр чимээгүй сонсоод л байв. Замын турш ганц ч үг дугарсангүй. Тэгснээ над руу нэг харснаа намайг мансууруулах бодис харт амиг хэргэлчихсэн юм уу гэж асуух нь тэр. Би залуу байхдаа донтох эмгэгтэй байсан бөгөөд Крис надтай яг тэр хэцүү цаг үеийн минь сүүлээр танилцаж байсан юм. Тэр миний хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй байгааг би түүний харцнаас шууд ойлгож байлаа. Надад итгээж гэж би гуйж, говшиж, аргаа баран уйлсан ч тэр чимээгүй хിവэр зөвхөн урагшаа ширтсээр л байсан юм. Намайг энэ бүх түүхийг зүгээр л зохиож айн гэж бодон уур нь хурж дотроо буцалж байгааг нь би мэдэрч илаа. Тэгснээ тэр бурхан минь Питер, би өгтлээ ядарч байна. Би цагийн зөрүүнд зүдэрч, бүтэн өдөржин шахуу онгоцны буудлын дээр гацлаа. Гэртээ ирэнгүүтэл ийм утгагүй тэнэг зүйл сонсомооргүй байна. Зүгээр л гэртээ хараад шүршүүрт орчхоод унццгаа идэхүү. Тэгээл бүх зүйл зүгээр болно гэж хэлв. Үүнийг нь сонсоод өөстөө үгүй шүү. Үгсэн ч үгүй. Тэр гэр рүү би яасан ч буцаж очихгүй. Эсвэл очих ёстой юм болов гэж бодон сүүлдээ өөртөө хүртэл эргэлзэж хэллээ. Магадгүй би үнэхээр энэ бүхнийг зохиочихсон байвал яах вэ? Нөхцөл байдлын аль нь ч логиктой санагдахгүй байна.
Дээр нь чемдааны бариул дээр байсан тэр зүйлд хүрснээс хойш надад ямар нэгэн сөрөг нөлөө, хордлохын шинж тэмдэг илрээгүй шүү дээ. Хүүе тийштэй чемдан. Би нөгөө чемдааныг гараж руу зөөж тавьсан шүү дээ. Крисийн гаргасан хариу үйлдэлээс болж манарчаагаад тэр чемдааныг таг мартчихсан байна штэ. Хэрвээ бид гэр рүүгээ очивол би түнд нөгөө чемдааныг үзүүлж болох юм байна. Тэгвэл тэр надад итгэн шүү дээ. Ийм бодоод би түүнд таймнаар. За яах вэ? Би чам чемдааны тухай хэлснийг санаж гэнэ үү? Биднийг гэрт очиход нөгөө чемдаан тэнд байж байвал чи надад итгэх үү? Гэлээ. Магадгүй тэр маш их ядарч, туйлдэж, дээрэс нь хурдхан шиг л гэртээ харахын хүслэн байсан болохоор тгий итгэе гэж зөвшөөрсөн баг. Би хурдны замаар хаазаа тултлан гიშглээ. Нэг мэдсэн бүр 145 км/цагийн хурдтай давхиж байдаг байгаа. Гэхдээ надад юу ч одоо хамаагүй. Би зүгээр л түүнд тэр чемдааныг үзүүлээд өөрийгөө худлаа яриагүйг батлаад тэр газраас хурдхан шиг л арилаад өгөхийг хүсчээлаа. Ингээд бид гэртээ ирж гаражийн хаалгыг онгойлохоор автомат удирдлага дээрээ дарав. Өөрийгөө 100% үнэн ярьсан. Ёстой нэр төрөө цэвэрлэж авнаа гэдэл огтхон ч эргэлзэлгүй бодоод сууж байтал гаражийн хаалга онгоолоо. Гэтэл тэнд юу ч байсангүй. Бүр юу ч байсангүй. Би машинаас ухсхийн бууж гаражаа оронгоор нь эргүүллээ. Магадгүй хаа нэг тийшээ өнхөрчихсэн болов. Эсвэл хаан тавьснаа би өөрөө мартчих уу? Бүхэл бүтэн 5 минут улааран хайсны эцэст арга мухардаж түүн рүү хартал Крисийн уур бүр дээд цэгтээ тулчихсан байлаа. Түүнийг ингэж уурлахыг хараагүй утсан байна шүү. Питер, одоо эн чинь огтхон ч инээдтэй биш байна. Би үнэхээр ядарч гин, өлсөж гин, зүгээр л унтмаар байна. Гэртээ ор. Тэгээд энэ тэнэг бодлоо март. Би чамд хайртай, бас чамайг ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй гэдэг үгэнд чинь итгэе. Гэхдээ миний төвчээрийг бити бараатай. Гэж хэлээд тэр гэр рүүгээ яваад орчихов. Би зүгээр л гайхан ширцээр хоцорлоо. Юу хийхээ үнэхээр мэдсэнгүү. Крис шууд л шүршүрт орохоор зэхв. Бид түүний жинхэнэ чемдааныг ч машинаас гаргаж амжаагүй байсан тул би зүгээр л гэр рүүгээ орж зочны өрөөний буудан дээрээ суугаад гэр доторхоо ажиглалаа. Хачин эсвэл байрнаас нь хөдлөгсөн юу ч анзаарагдсангүй. Хананд залгаатай үнэртүүлэгчээс үнэртэх үйл ялэг ванилийн үнэрл хамар сэнгнүүлнэ. Энэ үед оройн 19 цаг болж байлаа. Крис шүршүүрээс гарч ирэм биеэ альчуураар ороосоор доош бууж ирэв. Түүний шатаар уруудах хөлийн чимээг сонсоод дотор минь пал хийж буудан дээрээ таг хөшөж орхилоо. Гэсэн ч түүний биеийг хараад сая нэг уужуу амьсгаа авав. Орондоо орох уу гэж тэр асуулаа. Түүний дууны өнгө нь өмнөхөөсөө хамаагүй зөөлөн найрсаг болчихсон байв. Одоо л түүнийг эндээс гарцгаая гэж ятгах ганцхан боломж гэж одоод түүнээс дахин нэг удаа гуйхад түүний царайнд арга нь барагдаж ядарсан шинж тодроод за яах вэ хайраа, хоёлаа зочид буудлын руу явъя. Очиж толгоогоо амраа. Тэгвэл магадгүй ингэж сүржинхээ болох байлгүй гэлээ. Түүнийг зөвшөөрүүлж чадсандаа баярлаж, уужирч, тайвширч байсан ч нөгөө талаас намайг улмал солиорол руу хөтлөөд байх шиг санагдчихлаа. Тэр хідэн хувцас шүүрч өмсөөд би ч цүнхээ багллаа. Машины тэшинд байгаа чемдаан дотор цэвэрхэн хувцснууд нь байсан болохоор түүнд өөр аваад ах зүйл байсангүй. Бид машиндаа суухад тэр намайг үнсээд чи ч заримдаа үнэхээр хэцүү хүн шүү. Ганц муу зүуднээс болоод ухаанаа алдчих юм. Уг нь чи чинь логик сэтгэлгээтэй миний уулзаж байсан хамгийн тууштай хүн шүү дээ. Тэгсэн атлаа яг л хараал идсэн хий үзэгдэлтэй унтчихсан юм шиг аашлаад ах юм гэж хэлээд за хоёлаа Кинг Эдвард руу явцгаая гэлээ. Кинг Эдвард бол миний хамгийн дуртай зочид буудлайлаа. Гэвч гэрээс өрдөө 10 минутын зайд байдаг болохоор бид тэнд зөвхөн хүлээн авалт, оройн зоогт л очдог байснаас биш хонох боломж бараг гардаггүй байсан юм. Уулынх гоё өрөөнүүдтэй л дээ. Биднийг зочид буудлын руу явж байх зуур дотор минь сая нэг онгойж тайвширч эхлэв. Крис хажууд минь байна. Нөгөөх аимшигтай гэрээсээ холдчихсон гараад ирчихсэн байна. Энэ бүхэн намайг хамаагүй дэрдүүлж байлаа. Үнээр утас. Гэрүүгээ яаран давхиж түүнд энэ бүхнийг ярьж байгаад өнөө хачин мессежүүдийг үзүүлэхээ таг мартчихсан байна штэ. Гэт би яаран уцаа гаргаж ирээд мессежүүдээ гүйлгэж харав. Юу ч байсангүй. Түүнээс ирсэн мессежүүд алга болчихсон байлаа. Крист энэ тухай юу ч хэлсэнгүй. Учир нь тэр намайг бүрэн солиорчхож гэж бодох байлгүй. Би одоо хангалттай тэнэг харагдаж байгаа. Иннээс илүү тэнэг харагдахыг хүсэхгүй байна гэж бодоод чимээгүй л өнгөрлөө. Гэхдээ би тэр мессежүүдийг илгээж
бас хүлээж авснаа маш сайн санаж байна. Би яах аргагүй авсан. Магадгүй маргааш үүний учир нь олдох байлгүй. Одоо зүгээр л зочид буудалд очиж амрах минь. Ингээд бид буудалд ирлээ. Кинг Эдвард зочид буудал нь 7 дугаар Эдвард хааны асар том хөргийг байршуулсан үзэсгэлэнтэй үүдний танхимтай. Биднийг бүртгэлийн хэсэг рүү дөхөж очиход хүлээн авахч бүсгүй бидэн рүү инээмсэглэн. Ноён Тэлман оройг сайхан өнгөрүүлж байна уу? Тэгээд энэ хүн доктор Тэлман байх нэ? Гэт тэр бүсгүй над руу харлаа. Крис бид хоёр юу ч хэлж чадсангүй. Тэр бидний нэрийг яаж мэддэг вүлээ? Бид ямар ч захиалга өгөөгүй. Дээрээс нь бид шууд нэр мэрээрээ дуудуулахаар тийм олон удаа ирж байгаагүй шүү дээ. Гисэн шүү юм бодоо зогсож байтал Крис хүлээн авахч бүсгүйд хандан. Би сайн. Уучлаарай, бид өмнө нь уулзж байсан мөлөө гэж Крис түүн рүү гайхан харж асууснаа дараа нь над руу эргэж харлаа. Нөгөө бүсгүй хариуд нь би мэдээж хэрэгштэй ирхмээ. Та дөнгөж цай гарч явахдаа нөхрөө аваад ирэй гэж хэлсэн шүү дээ гэж хариулв. Бүсгүйн инээмсэглэл хормын дотор гайхшрал болон хувирлаа. Крис зүгээр л над руу ширцээр байлаа. Бидний хин нь юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг зогсож байхад нөгөө бүсгүй уучлаарай ноёдоо бүх зүйл зүгээр үү гэж асуув. Хөөхөө бүсгүй юу болоод байгааг огт ойлгохгүй байсан бөгөөд үнэндээ бид ч гэсэн ойлгохгүй байлаа. Крисийг тэнд зогсож байхад түүний царай нь барааж байгааг би анзаарчив. Тэр надад итгэж эхэлж байгаа нь илт. Тэгээд би нөхцөл байдлыг арай зөөлрүүлэх гээд төрүүлж амна хэлээ. Тийм ээ, бид зүгээр. Харин өрөөнийхөө түлхүүрийг гээчгэж танд дахиад нэгийг өгөх боломж байна уу? Манай энэ заримдаа ингээд дэндүү хаянга штэ гэж хэлв. Тэр өрөөний түлхүүрийг авах нь үйл явдлын занглааг тайлах миний цорын ганц боломж гэж би бодож исэн юм. Тэгээд ч бид маш өндөр зэрэглэлийн найдвартай хамгаалалттай гэдгээр алдартай зочид буудалд байсан тул халдлагад өртөхгүй гэж айх зүйлгүй байв. Надад аюулгүй санагдаж байсан ч ажилтан бүсгүйгээс бидэнтэй хамт өрөө рүү явахыг хүслээ. Бүсгүйч мэдээж хэрэг ноёнтой асуудалгүй. Гэхдээ та өөрийгөө батлах бичиг баримтаа үзүүлж болох уу? Би таныг таньж байгаа ч зочид буудлын дүрмийн дагуу ингэж асуух ёстой байдгийм л та гэлээ. Тэгэлгүй яах уу гэж би хэлээд Крис рүү эргэв. Тэр юу болоод байгааг бүрэн ухаарч чадахгүй байгаа бололтой. Зүгээр л гүлээсэн чихтэй зогсож байлаа. Би түүний гараас тахад хүйт даан хөлөрсөн байв. Хараа надад жолооны үнэлгээ гэж намайг хэлэхэд Крис за байз ин гэд арын халааснасаа сандарсаар хитвчээ гаргаж ирээд үнэмлэхээ суглан өглөө. Хэдхэн минутын дараа шин түлхүүр бэлэн болж ажилтан бүсгүй Крис жолооны үнэмлэхийг нь эргүүлж өгөв. Тэр одоо хүртэл чемдааныхаа бариулаас тас атгсан хിവэр ганц чаваа гаргалгүйгээр зогсож байлаа. Крис аль болох сандарч твдэлгүй нөхцөл байдалтай эвлэрхийг хичээж байгааг би мэдэж байсан ч миний ярьж өгсөн бүхэн, миний айдас төгшүүр, мөн одоо болоод байгаа бүхэн цагийн зөрүүнд ядарч туйлдсан түүнд минь хүн дээр тусч байгаа нь илт. Бид гурав цахилгаан шатанд сууж ажилтан бүсгийн 9-р давхрын товчлуурыг дарлаа. Бүх зүйл эргээд хэвийн мэд санагдаж, зочид буудлын чамин тансаг, цэвэр цэмцгэр байдал нь ямар нэгэн хачин зүйл болох вэ гэсэн бодлыг минь сарниулж байв. Крис над руу ширцээр л байлаа. Түүний харцнаас айдас, төгшүүр илт харагдаж байсан ч би түүнд зүгээр л дагаад яв гэж тохилоо. Бид цахилгаан шатнаас бууж, хонглын голын нэгэн өрөө рүү төглөө. Ажилтан бүсгүй цахим түлхүүрээ уншуулахад хаалга онгойв. Тэр хаалгыг нээснээ өөрөө бараг л хойшоо саваад унчих төхөв. Тэр үнэр үнэхээр тэсгийн аргагүй байлаа. Муудсан, ялзарсан махны өмхийн үнэр хамар цоргож, бүр агаар мандалд тэр чихтэй төгчих шиг. Крис бид хоёр нэгэн зэрэг огиулан хойшоо ухарлаа. Бурхан минь энэ чи юу үнэртэй байна гэж хэлээд ажилтан бүсгүй Крис рүү жигшил айц дүүрэн харцаар харав. Түүнийг энэ өрөөнд ямар нэгэн аимшигтай зүйл хийсэн байх гэж сэжиглэн уурандаа бараг л цохиод аммаар байгаа юм шиг харагдсан. Тэр амаа гараараа таглан "Ноёнтон, энэ юуны үнэр вэ?" гэж хашгирав. Крис хариуд нь "Би лав мэдгүй шүү. Лавл би биш" гэж өөдөөс нь хариу хашгирав. Энэ үед тэр тэсгийн аргагүй өмхийн үнрээс болоод миний хойно бараг 3 метрийн цаана оччихсан байлаа. Би харин энэ үнрийг мэднэ. Бүр хитрхий сайн мэднэ. Би зүгээр л тэнд зогсоод тэр үнрийг бүх эд дисээрээ мэдэрч хоолой минь түлэгдэж байгаа айтай гашуу оргижээлаа. Ажилтан бүсгүй өрөө рүү орж эргэн тойрноо харав. Би ч араас нь даган орлоо.
Өрөө ямар ч толбгүй цэв цэвэрхэн байв. Орон хураалттай, алчуурууд нь цэмцийтэл эвхээтэй хിവэр миний баран ч хөндөгдөөгүй байлаа. Хаанаас гараад байгаа нь мэддэхгүй тэрхүү үнэр хонглоор нэг үнэртэж тархаж эхлэхэд бүсгүй надтай цуг гадагш гарan хаалгыг хаалаа. Крис болон ажилтан бүсгүй хоёр хоёул амьсгаа аван ухаан орохыг хичээн зогсож байхад би өмнөх шөнийг санан яг л хөшөө шиг таг хөшин зогссоор байв. Ингээд бид буудлын үүдний танхим руу буцан бууж ирэв. Зочид буудлын ажилтан өгтлээ уралсан шинжтэй харагдаж байсан бол Крис харин дотор нь муухайрч огиулн зочирсан байдалтай зогсжээ. Харин миний хувьд өнөөх хуурамч Кристофертэй дахин таарлахгүй гэхээс өгтлээ ажиллаа. Гэхдээ миний зөв байсныг баттай мэдсэн бөгөөд Крисийн царайны хувирлаас харахад тэрч бас одоо надад бүрэн итгэж байгаа бололтой. Ажилтан бүсгүй бит хоёрт хандан эвгүй адалд оруулсанд үнэхээр уучлаарай эрхмүүдээ. Та бүхний буруу байхгүй гэдгийг би ойлгож байна. Магадгүй би засах газрын шугамнаас л болсон байх. Бид танд өөр өрөө олж өгье. Өнөөдөр буудал зочин багтаа байгаа гэлээ. Хариуд нь би түүнд "За, баярлаа. Бид хоёр жаахан салхинд гарч амьсгалаадах" гэж хэлчихэд Крисийн гараас зуурсаар үүдний танхимын суудал руу дагуулan яв. Энэ үед Крис "Амнэн. Үнэхээр уучлаарай хайраа. Би чамд маш их хайртай. Чамд итгээгүүд намайг үнэхээр уучлаарай" гэдэл угсруулан хэллээ. Тэр үнэхээр гимжсэн бололтой. Юм умаарана. Гэхдээ бас хувцас солимоор байна. Саяны тэр муухай үнэр хамаг хувцсанд шингэчих шиг боллоо. Гэд чимдамаа чирсээр нийтийн эрэхтэй бие засах өрөө рүү явхад би үүдний танхимд суугаад үлдэв. Тэр өрөө нүдэнд минь дахин харагдаад байсан ч зочид буудлын ажилтнууд болон бусад хүмүүсийн дунд байсан болохоор надад аюулгүй санагдчихэв. Ердөө 2 минут болов уу үгүй юу Крис угаалгын өрөөнөөс хухай цайчсан гүгэд гараад ирлээ. Хоёлаа яг одоо явах хэрэгтэй байна. Яг одоо хурдал гэхэн тэр миний гараас угтсчин гадагш гарлаа. Хайраа тайвшралтаа юу болоод байгаа юм бэ гэж намайг асуухад тэнд бүх зүйл 2 ширхэг байсан. 2 шүдний сайз, 2 цамц, 2 өмд миний хэргэлдэх бүхэн 2 ширхэг байсан. Гисээр намайг машин руу чирсээр байв. Би зүгээр л түүнийг даглаа. Тэр шөнө үнэхээр аимшигтай байсан тул надад түүнийг дагахаас өөр сонголт үлдээгүй юм. Бид амьсгаацаар машиндаа суун би Крисээс бүх зүйл 2 ширхэг байсан гэдэг чи юу гэсэн үг юм бэ гэж асуув. Намайг чимдаанаа нээхэд миний бүх хувцас, гутал, миний бүх зүйл яг ижилхэн 2 хос байсан гэж тэр хэллээ. Түүнийг ингэж хэлэхэд би түүний яг юу яриад байгааг ойлгож бас чимдаанаа эрэхтэй бие засах өрөөнд орхиод гараад ирснийг нь анзаарлаа. Хин нэгэн миний чимдаамыг онгоолгоод миний гэсэн бүх зүйлтэй яг ижилхэнийг нэмээд хийчихэж энд юу болоод байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ нэг л зүйл биш байгаад байна. Хоёлаа Энтонигийн руу явцгаая гэд тэр хаазаа тултал гიშгэлээ. Энтонигийн гэр рүү ердийн үед 20 минут орчим яваад очичихдаг юм. Гэхдээ одоо бол 10 минутын дараа гэхэд очих байх. Энтони бол хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч хүн. Тэднийд очивол гэр рүүгээ явахгүйн дээр шаардлагатай бол эмнэлгийн тусламж авах боломжтой учраас дотор минь жаахан уужирч байлаа. Крис яг л уйлах гэж байгаа мэт харагдаж байсан бөгөөд царайнд нь асар ихээр доромжлогдсон эр хүний уур хилэн айдас холилдон тодорно. Түүний хувийн орон зайд хэн нэгэн халдаж түүний дүрд тоглоод байхад тэр өөрөө юу ч ойлгохгүй байна шүү дээ. Ямар л олиг байх вэ? Тэгээд би түүнийг тайвшруулахыг хичээн гуйыг нь гараараа зөөлөн иллээ. Түүнийг мэддэг болоод энэ 8 жилийн хугацаанд би хизээч түүнийг ийм байдалтай байхыг харж байсангүй. Бид Энтони руу залгалаа. "Байна уу? Энтони, Питер байна. Бид хоёр очиж шүү. Крис бид хоёр өнөөдөр танаа тонох хэрэгтэй байна. Очоод бүгдийг нь тайлбарлая" гэхэд Энтони "Өө за тэг. Та хоёр зүгээр үү? Ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?" гэлээ. Би ч хариудна. "Үгүй, зүгээр. Машин тавих зогсоол гаргачгаарай" гэхэд тэр "Ойлголоо, удахгүй уулзъя. Крис нэрээ бэлэг өгсөнд дахиад баярлаа гэж хэлээрэй" гэж хэлв. Крис Энтонигийн амьдралын олон хэцүү үед нь түшиг тулгуур болсон халамжтай ах нь юм л да. Тийм ч болохоор Крис томилолтоор, аяллаар явах болгондоо түүнд ямар нэгэн зүйл авчирдаг байсан юм. Тэгээд л түүнд энэ удаа бас бэлэг явуулжтэй л гэж бодсон юм. Ингээд бид машинаа зогсоол дээр тавиад Крис машинаас ухсхийн бууж
Энтонигийн хаалгыг хүчтэй нүдлээ. Энтони хаалгаа нэмэгц Крис дотогш яаран орж Питер хурдан ороод хаалгаа цойжил Энтони дохиоллын системээ асаа гэж хашгирав. Энтони хэлснээр нь хийгээд юу болоод байгааг асуулаа. Крис эцэст нь ам нээж өнөөдөр үнэхээр галзуу юм шиг зүйлс болж өнгөрлөө. Манад үнэхээр хачин зүйл болоод байна. Бид энд хонох хэрэгтэй байна. Надад нэг л аюулгүй санагдахгүй байна. Гэхэд Энтони хариудна. Яасан? Ганцхан цагийн дотор юу болсон болоод чи ингэж амар сандарчихсан байгаа юм бэ? Гэхэд Крис ганцхан цагаа гэж асуув. Энтони хариудна. Тийм. Чи сая чемоданаа үлдээгээд явхдаа жаахан манарчихсан харагдсан. Гэхдээ би чамайг цагийн зөрүүнээс болоод л жоохон ядарчтэй гэж бодсон юм. Ямартай ч уруулч нь арай гайгүй хавдар нь бууччихсан байна. Миний өгсөн бинадрыг үйлчилж байгаа болтой. Бас чи манайд шүршүрт ороо эцтэй. Арай л муухай үнэртэж байсан шүү. Гэхдээ мэдээж хэд хоногор яваад ирсэн хүн ямар л ойлгохтой байх вдэ. Гэвэл Крис бараг л ухаан алдах төхөв. Тэр ардаа байсан сандал руу лав хийн суухад би Энтонигоос чи нэг цагийн өмнө Крисийг эрэхтэн тотогш оруулсан юм уу? Гэхэд тэр оруулалгүй яадیں۔ Тэр надад бэлэг хүртэл өгсөн. Би түүний уруулыг нь харах гээд ор гэсэн юм. Тэр онгоцонд идсэн салаадны хам боргоцооноос болоод харшил өгчлөө гэж хэлсэн штэ. Тэгсэн мэдстэ гэлээ. Харшлын тухайд Крисийн гэрийнхэн хам боргоцоо харшилтай. Үүнийг нь ч Энтони мэддэг байсан юм. Тэгээд би хариуд нь Энтонид хандан. Тэр арай өөр харагдаагүй юу? Жаахан миралагч юм шиг. Гэхэд тэр юу яриад байгаа? Одоо байгаагаасаа илүү миралаг харагдсан уу гэж үү? Үгүй ээ. Ерөөсөө тэгж харагдаагүй. Гэхдээ нь би тэр ямар машин унжсэн бэ? Гэхэд танаа BMW чиний машиныг л унжсэн штэ гэж хэлдэг байгаа. Чи бидний унаж ирсэн тэр машиныг хилээд байна уу? Гэж намайг асуухад тэр харин тийм. Тэр чамайг аваад Кинг Эдвардад оройн хоолнд орно гэж хэлсэн штэ. Кристофер Жозеф Тиллман хараал ид юу болоод байгаа? Та хоёр намайг одоо үнэхээр айлгаж эхэлж шүү гэж тэр уурсав. Энтони би Крисийг онгоцны буудлаас өөрөө очиж авсан. Бас би үдээс хойшчонгоо түүнтэй хамт машина унаад явж исэн. Танаад ирсэн тэр зүйл Крис биш байсан байна. Гэхэд Энтони бидэн рүү эргэлзсэн харцаар харан зогсож ийсэн. Иймч хүний ухаан гарган нэрэл Кристоферын урвал ганцхан цагийн дотор ингэж зүгээр болно гэж байхгүй гэдгийг анзаарсан байлаа. Би түүнд өнөөх болсон бүх түүхийг дахиж ярьж байх зураа Крисийг нүд салгалгүй ажиглажээ. Түүний хухай цасан царай нэг л хачин ногоон шаргал туяатай болоод ирэв. Түүний толгойд юу эргэлдэж байгааг би төсөөлөхөөс ч айж байна. Яг энэ үед утас минь дуурав. Өнөөдөр миний алганаас арчтас авч шинжилгээ хийсэн хэмч найз маань залгаж илаа. Түүнийг Вас гэдэг юм. Байна уу? Васо? Юу вэ? Гэхэд тэр чи маргааш сургууль дээр байх уу? Чамтай уулзах хэрэгтэй байна. Шинжилгээний зарим хариу гарсан. Гэхдээ тун хачин байна. Чамд хор хөнөөл болохоор учруулахаар тийм зүйл байхгүй учраас санаа зовох хэрэггүй. Зүгээр л гэсэн хэсэг чимээгүй байж байгаад нэг л биш байна гэлээ. Би Васаас юу болоод байгааг хэлчих гэж шаардах нь холгүй асуулаа. Энэ урт өдрийн дараа надад дахин өөр нэгэн эргэлзээ хүлээлтийг тээх тэнхээ хаан байх үлээ дээ. Вас бол миний олон жилийн турш мэдэх ширүүн дориун яг л баавга шиг хөдөр том орс ирхэн. Би хизээч түүнийг ингэж гайхаж сандарч байхыг нь сонсож байгаагүй юм байна. Өнөөдөр түүний дууны өнгө нэг л өөр илт чичирч ийлаа. Яг л хин нэгний сүрдүүлэг доор яриад байгаа ч юм шиг сонсогдов. Тэгээд Вас надад "Питер, чи миний найз. Би шууд дүгнэлт хиймээргүй байгаа ч чиний хумсны завсраас олдсон үлдэгдэл бол хүний эд эс байна. Үхчиж, ялзарч муутсан хүний махан эд эс байна. Чиний цэсний бүлэг юу билээ?" Гэхэд би "Нэгдүгээр бүлгийн сөрөг" гэхэд Вас "Тэгвэл энэ дөрөвдүгээр бүлгийн эерэг байна. Питер, чамаас асуух хэд хэдэн зүйл байна" гэлээ. Би юу? За би маргааш өглөө лаборатори руу яваад очиё. Баярлалаа Вас. Гэхэд тэр "Зүгээр дээ. Чи тэр чемоданыг одоо бариагүй байгаа чинь л сайн хэрэг. Сайхан амраарай" гэж хэлээд уцаа таслав. Яриад ууссаны дараа би Васт чемоданыг одоо надад байхгүй гэдгийг хэлээгүй гэдгийг гэнт саналаа. Тэгээд шууд Крис рүү эргэн харвал тэр нэг цагийн өмнө нөгөө хуурамч Кристоферийн Энтонид бэлгэлсэн бэлгийг гартаа барьчихсан зогсож байлаа.
Уудан дотор Австрийн хямдхан бэлэг дурсгалын зүйлс байснаас өөр анхаарал татгаар зүйл юу ч байсангүй. Гэхдээ дугтуутай ил загтал байсан. Крис дугтууг нээн загтлыг гүйлгэж харсан. Энэ одоо ямар гээч новшин вэ гэж хашгираад над руу загтлыг сарвайлаа. Загтлыг гараар бичлгүй харин шивсэн байлаа. 18 цаг 8 минут. Онгоцны буудалд ирэх. 18 цаг 44 минут. Тэд гэртээ ирэх. 19 цаг 33 минут. Зочид буудал. 19 цаг 41 минут. Өрөө рүү явах. 19 цаг 58 минут. Хурдхан шиг гарах. Машин руу явах. 20 цаг 15 минут. Антони. 20 цаг 33 минут. Утас дуурах. Хиймч. 23 цаг 45 минут. Миний ээлж. Гэсэн захаа байлаа. Би яг одоо iPad дээр үүнийг бичиж байна. Цаг 22 цаг 45 минут болж байна. Антони, Крис бид гурав 52 дугаар цагдаагийн хэлтсийн эсрэг талын кофе шоп Tim Hortons дотор сууж байна. Түүнийг хүлээж байна. 2014 оны 7 сарын 28. Мегмар гараг. 22 цаг 45 минут. Крис, Антони бид гурав кофе шопод шахацалтан бие биетэйгээ ойрхон сууцгаав. Юу болоод байгааг ойлгох гээд ч чадахгүй үед хүний дотроос ориглон гардаг гайхшрал, уур хилэн, айдас, жигшилгээд бүхий л хүчтэй сэтгэл хөдлөлүүд бид гуравт мэдрэгдэжээ. Бид хоорондоо бараг л үг солилцсонгүй. Бүгд л өөрсдийн үхэл амьдралын тухай дор бүрнээ тунгаан суусан биз. Хэрв тэр зүйл, тэр хүн бидний алхам бүрийг хаашаа явах гэж байгааг минь хүртэл яг таг мэдэж байгаа юм бол бид юу хийж чадах юм бэ? Түүнтэй хэрхэн тэмцэх юм бэ? Гэж л бодогдчихив. Тэгээд би Крисийн гараас атгахад түүний үргэлжил дулаахан байдаг гар айцаас болоод хүйд дан хүлэрсэн байлаа. Бид одоо цагдаагийн газрын яг эсрэг талд байгаач үүнийг тэдэнд яаж тайлбарлах вүлээ? Хэдийгээр нөгөө бичгээ авчирсан ч гэсэн хаанаас нь эхэлж ярих ёстой болоо. Ямар цагдаа нарт хандаад "Оо сайн байна уу цагдаа хаа. Миний нөхрийг болон түүний бүх эд хогшлыг тэр байтугай түүний суудлын машиныг нь хүртэл дуурайлгаад яг ижилхнийг нь авахыг нь аваад хувилахыг нь хувилаад түүгээрээ хүүхдийн эмнэлэгт ажилдаг мэдрэлийн нарийн мэрэгжлийн өндөр зэрэгтэй эмч болох үеэл дүүг нь айлгсан байна" гэж хэлэлтэй штэ. Тэдний гаргах хариу үйлдэлийг төсөөлдөө. Биднийг хэрв ямар нэгэн зүйл хэлвэл тэд зүгээр л шоолж инех байх. Эсвэл Антонигийн карьер нэг мөр дуусгар болох байх. Мэдрэлийн эмч солиороод үеэл ахыгаа өөрийнх нь хувилбарна гэж харж гинэ. Бас миний жинхэнэ нөхөр Вэнд байх хооронд би хуулбартай нь хамт унтсан уугүй юу гэдгээ мэдэхгүй байна. Үгүй нэрээ шүү бидэнд итгээрэй. Тэглээч би чинь физикийн багш хүн шүү дээ. Би чинь шинжлэх ухаанч хүн. Гэлтэн биш дээ. Ямар сонсогдож байна. Новш гэж энэ бол цэвэр гарах гарцгүй мухардал. Өөрсдийнхөө төлөө хийх юу ч алга. Антони чимээгүй суух дургу маш яриа хүн болохоор энэ их төгшүүр түүнийг бачимдуулж байгаа нь тодорхой. Гинтэл Антони суудлаасаа босч би өөр нь очиж захиалга өглөө. Та хоёр юу захиалах юм гэж асуулаа. Крис хариуд нь "На хараал идсэн суудал дээрээ буцаад суу. Чи хаашаа ч явахгүй" гэж уурсан. Тэр минь хуйлч хүн шүү дээ. Хаяахан түүний зүрүүд дайчин зан дотроос нь ингэж ориглоод байдгийм. Энд болоод байгаа үйл явдал түүний төвчээрийг барж байгаа бололтой. Гэсэн ч Антони түүнийг сөрөн "Крис, чи намайг харна штэ. Кас хүртэл ердөө хитгэн алхмын зай байна. Бид ингээд зүгээр суугаад ах юм уу? Захиалга өгөх хэрэгтэй. Дээрээс нь миний аав хатаад өглөө гадаа бараг 30 градусын халуун байна. Та хоёр намайг хараад би та хоёрыг хараад л суугаад ах юм уу?" Гэхэд эцэст нь Крис За тэгвэл би мөстэй капучино авъя гэлээ. Би ч яаж дутах вэ? Би зүгээр л хар кофе авъя гэж сулхан дугарлаа. Энэ бүхэн ихэлснээс хойш Крис бит хоёр хилэн дээрээ юу ч тавиагүй гэдгийг энд санаад хүчээр ч хамаагүй ямар нэгэн зүйл идэх ёстой гэж бодоод цэцгийн тосонд шарсан бэгэл талах нэмээд загчхав. Антони дөрвөн алхмын цаана байх кас руу зүгэллээ. Түүнийг захиалга өгч байх хооронд хин хинийгээ тайвшруулахын тулд би аль болох Кристэй ярилцахыг хичээлээ. "Крис, аамнэн. Тэгэхээр тэр зүйл биднийг энд байгааг мэдж байгаа тийм үү?" Гэхдээ би хариуд нь 100% итгэлтэй байна. Биднийг энд ирэхээч мдээгүй байхад тэр аль хэдийн биднийг энд ирнэ гэдгийг мэдчихсэн бах. Гэхэд гинтэл Антони хажуунаас ярианд оролцоод "Бид олон нийтийн газар байна. Цагдаагийн газар яг замын эсрэг талд байна. Энэ бол байж болох хамгийн аюулгүй газар. Хэрв тэр ямар нэгэн зүйл хийхийг оролдвол
Энд байгаа хүмүүс анзаарч, хашгиралдаж, шуугилдаж эхэлнэ. Дээр нь энэ газар маш тод гэрэлтүүлэхтэй. Битгий санаа зов гэлээ. Түүний зөв. Кофе шопын голд бидний хэн нэг хутгалах, эсвэл амь насыг нь хөнөөх магадлал тун бага байсан ч хуурамч Кристоферыг бидний өмнө заавал гарч ирнэ гэдэгт бид бүрэн дүүрэн итгэлтэй байсан юм. Ялангуяа Кинг Эдвардс зочид буудалд болсон явдлын дараа бүр ч их итгэсэн. Тэр тэнд төрүүлж очиод хүлээж агаад явсан байдаг. Ажилтан эмэгтэй хэлснээр намайг авчгаад ирээ гэсэн байсан шүү дээ. Химэн учир занглааг нь олчих санаатай эхнээс нь хөөн бодож байтал Крис өнөөхөл сонор сэрэмжтэй зангаараа Энтонигийн ар талыг ажиглан харав. Квэтер их л сонор сэрэмжтэй хүн шүү. Үнэхээр л Энтонигийн зөв байсан. Мигмар гаргийн орой энд хөл хөдөлгөөн их байлаа. Би ч бас өөрсдийн ар талаа харж ийшээ ирдэг нь ястой зөв юм болсон юм. Энд хэд хэдэн хүүхдүүд бас түүний асран хамгаалагч байсан. Ойролцоогоор 4 хүүхэд нэг том хүн. Шөнийн 23 цаг боллоо. Одоо ердөө 45 минут. Касын ажилтан бүсгүй бидний захиалгыг өгөхдөө юр бусын цовоос хэрэглэн баяр баясгалантай байх юм. Яаж энэ цагаар ийм баяр баясгалантай цовоос хэрэглэн байдаг байна гэж бодон анхаарал сарних зур Энтони баярлаа гэж хэлээд захиалгаа аваад буцаж ирлээ. Бид бараг л аваач гаргалгүй чимээгүйхэн урдах уртхаа уусаар суусан. Ойролцоогоор 10 минут өнгөрч 23 цаг 11 минут боллоо. Тэсэн гэхэд яаж тэсгэвдээ? Өнөө хүүхдүүдийн шууганаас болж бүр тэсгэл алдав. Тэгээд би Энтони, Крис хоёр руу харан. Би тамхитдмаар байна. Бүгдээрээ агаарах уу? Хаалганы хажуу зогсоод л татчихъя. Хол явах шаардлагагүй. Хэрвээ ямар нэгэн зүйл болвол чигээрээ цагдаагийн газар руу гүйчихэж болно. Би дамжнаа гэхэд тэд ч зөвшөөрлөө. Хүүхдүүдийн чимээ үнэхээр чанга байсан тул тэнд зүгээр суугаад тэр нууцлаг зочныг гэрхийг хүлээж байснаас ядаж гадаа гарч жаахан агаар амьсгалах нь дээр байсан юм. Дотор хинэн ч ганцаараа үлдэхийг хүсээгүй тул бүгд яг л нэгэн зэрэг босцоож хаалга руу зүгэллээ. Манай машин яг урд минь байх бөгөөд бид гол хаалганы дэргэд зогсов. Гадаа нилээн сэрүүхэн хүтэн агаар жиндүүлэх хаятаа үлээж илаа. Тэглээгээд яхав дээ. Эн чин Канад шүү дээ. Гайхаад ах зүйл алга. Цаг агаар нь хаврын тэнгэр шиг л байх юм да гэж бодон. Крис, машинаа нээч. Би арын судлаас цамцаа авчихъя гэхэд тэр машинаа онгойлгож өглөө. Би машин руу төхөж очихдоо арын судал дээр хин нэгэн намайг хүлээгээд нуугдаж байх үегээд маш сайн нэгтэлж харсан. Хин ч алга. Би хаалгыг нээх зураа надаас өрдөө алхам хөрөхгүй зайд зогсож байсан Энтони болон Крис хоёр руу эргэн харсаар цамцаа шүүрэн аваад буцаад тэдэн рүү яаран алхлаа. Миний хувьд өөрийн аль чадгаараа л тамхиа хурдан татчихад буцаад кофе шоп руу ормоор байсан юм. Шаардлагатай бол цагдаагийн газар руу гүгээд очих боломжтой байсан ч машины зогсоол дээр тэр хавийн ил хууль нам гүм дунд гадаа ил задгаа зогсож байгаа маань харин ч илүү эрсдэлтэй нэг л эвгүй жихүүдэс төрүүлэн мэдрэмж өгчээлээ. Тэгээд бид шууд дотогш буцаж орсон. 23 цаг 30 минут. Хараалт. Тэр хүүхдүүдийг яах ёстой вэ? Төвчээрийг минь үнэхээр барж जैन шүү. Крис бит хоёр уул нь хүүхэд үрчилж авах гээд эхний шатандаа явж байгаа юм. Бидний хин нь хүүхдэд маш их хайртайж тэр хүүхдүүд ганц хоромж болтугай чимээгүй байсангүй. Бидний хүлээлт, түгшүүр, айдас дээр нэмээд энэ бүх дуу чимээ үнэхээр тэсгийн аргагүй болгочихлаа. Энэ үед Крис миний гарыг хатгаад би зүгээр л очиод амаа хамхицгаа гэд хэлчихмээр бэ шүү. Новш. Үнэхээр тэсгүй нэ гэлээ. Харин Энтони за тайвширч үз. Одоо тулгараад байгаа зүйлдээ л анхаарал хандуул. Тэр чимээг зүгээр л арын чимээ гэж бод гэд үргэлжийн төвчээртэй байдаг зангаараа бит хоёрыг тайвшруулахыг оролдлоо. Минут секунд өнгөрөх тусам бидний айдас түгшүүр улмал нэмэгдэжээ. Тэр хаалгаар орж ирэх болов. Эсвэл яг бидний нүдний урд бийжээд гараад ирэх юм болов. Тэр яг юу юм болоо? Хамгийн гол нь хуурамч Кристофер биднээс яг юу хүсээд байгаа юм болоо? Бидний юуг авах гэсэн юм бол? Мөнгө. Хэрвээ мөнгө бол хэд ч байсан хамаагүй би яг одоо чек бичээд өгөхөд бэлэн байна. Биднийг өөрийнхөө иргэшээлд оруулахыг хүссэн юм болов? Ирэх мэдэл хүсээд байна уу? Эсвэл ямар нэгэн бэлгийн гаж дур хүслээ хангахыг хүсээд байгаа юм болов? Тийм байсан ч хамаа алга. Би зүгээр л түүний хүссэн болгоныг нь хийж өгөхөд бэлэн байна. Дараагийн 15 минутын турш бидний хинэн ч дуурсангүй.
Бүгд чив чимээгүй суугаал байлаа. Одоо бодох нэ, харин ч энэ кофе шопод байгаа хүүхдүүдийн тэр их нүргэн дуу чимээ биднийг суулгаж дөнгөөд байна. Эсэргээрээ нам гүн байсан бол нэг хоромж тэнд тайван сууж чадахгүй байсан биз. 23 цаг 45 минут. Бид бие рүүгээ харав. Юу ч болсонгүй, юу ч өөрчлөгдсөнгүй, юу ч тохиолдсонгүй. Нөгөө шууган чимээ үргэлжилсээр, хүмүүс захиалгаа өгсөөр, нөгөө хитрхи баяр баясгалантай ажилтан бүсгүй захиалгуудаа бэлдсээр, онц гойд юм юу ч болсонгүй. Крис машиныхаа түлхүүрийг оролдож, харин Энтони аягаа эргүүлж тойруулаад үзээд сууж ийснаа гинэд таг хөшчих шиг болов. Бидний сууж байсан кофе шопод Тим Хортонсынхон жилдээ 2 удаа кофений аянганы цаасан хүрээг дээш нь хуйлж, шагнал хоцсон эсгээ шалгадаг уралдаан зарлдаг юм. Энэ нь ундааны бөглөөний доторхыг харж шагналаа шалгадагтай яг ижилхэн. Тийм болохоор Энтони түүнийгээ хуйлаад харч л дээ. Тэнд нь ихэвчлэн дахин оролдоно уу? Эсвэл та дооно тоочлоо гэж бичигдсэн байх ёстой байтал тэсөөр зүйл бичээтэй байлаа. Энтони энэ юу вэ новш гэж уулга алдаад бидэнд өнөөх бичээсийг харууллаа. Нэг дээр нэмэх нь 1. Яагаад 3 байгаа гэсэн бичээс байлаа. Яг л надад ирүүлсэн мессеж шигээ том жижиг үсэг холиод буруу бичсэн байв. Тэр гаж зүйл биднийг энд байгааг мэдэж байж бидэнтэй яаж харилцаач мэдчихлээ. Гэхдээ тэр энд алга. Тэр ер нь юу хэлэх гээд байгаа юм бол? Крис, Энтони бид гурав бие рүүгээ харлаа. Магадгүй тэр ийм олон хүнтэй газар гарч ирэхийг хүсээгүй тул бидэнд ийм аргаар мессеж илгээхээр шийдсэн баг. Магадгүй бид ийм олон нийтийн газар сонгоснороо түүнийг дөнгөж цагийн хуваарийг нь замбраагүй болгочихсон байж магадгүй л юм гэж бодон суутал. Хүү яхаа, таны урвал яачихсан юм бэ? Гэх нь сонсогдов. Тэр 7 үг яг л цан цохих шиг эсвэл дэлхий техник сэрэж буй буун дуу шиг л сонсогдов. Крис бид хоёр эргэж харлаа. Энтони тэр зүг рүү хэдийн харчихсан суужээ. Манай ширээний яг ард талын суудалд нэгэн ир бидэн рүү нурууга харуулсан сууж илаа. Тэр малгай өмсөж хөрөмнийхээ захыг дээш босгосон байлаа. Тэнд 6-аас хэтрэхгүй насны болов гэмээр жаахан охин зогсоод түүний нүур рүү ширтжээлээ. Ахаа таны урвал яагаад юм бүдүүн хавтчихсан юм бэ? Заваа юм аа гэж тэр жаахан охиныг хэлэхэд бид хар хурдаараа босцоолоо. Би лав амьдралдаа тэгэж хурдан хөдөлж байсангүй. Крис бид гурав кофе шопоос чадах чинээгээрээ хурдан ухсхийн гарлаа. Крис машинаа онгойлгон бид бүгд машин руу хар хурдаараа зүтгэн орцгов. Крис жолоочийн суудал дээр, би хажуугийн суудалд, Энтони харин ард суулаа. Крис машинаа ухрах араанд нь хийж зогсоолоос хаазаа тултлан дарж ухраад шууд л замын эсрэг талын цагдаагийн газар руу орж зогсов. Бид гурав гурвуулаа орилж чарлаж байсан ч хинэн ч юу яриад байгаа нь ойлгогдохгүй байлаа. Тэр хачин нөхөр кофе шоп руу яаж орж ирсэн юм бэ? Бид яаж анзааралгүй өнгөрөөчих вэ? Биднийг суухад тэр арын ширээ хоосон байсан бидтэй гэж Крис хашгичж гарав. Энтони харин амьсгаан давхцаж ухаан алдах нь гэлтэй. Тэр биднээс юу хүсэж байгаа юм болоо? Та нарт мэдх юм байна уу гэж дахин асуув. Харин би тэнд зүгээр л утга учиргүй зүйл ойрлж хашгирсаар байлаа. Бид цагдаагийн газрын үүдэнд маш огцом торомслон зогсов. Машин дотор бүгд хөшчихсөн аятаа сууцгаалаа. Тийм ээ, дотогш гүйж орох ёстой байсныг мэдэж байгаа ч бидний хинэн ч хөдөлж чадсангүй. Тэр их хөл хөдөлгөөн ихтэй замыг яаж ямар ч машин мөргөлгүйгээр ухарч туулж замын эсрэг талд хүрч чадваа л гэж бодогдоод байлаа. Төд удалгүй Энтони чимээгүй байдлыг эвдэн. Машинда байж дотгошоо ороод ими. Бид түүний царайг тогтож хараагүй штэ. Орлоо гэхэд юу гэж хэлэх юм? Орсноо ямар? Нэг хавцсан уралтай хүнийг нэг жоохон охин хараад заваа юм бэ гэж хэлэхээр нь бид нар айгаад гараад ирлээ. Гэлтэй нэш. Цагдаа нар биднийг юу гэж ч бодох юм бэлээ. Биднийг айгүй бол харт амх хэрэглээд солиорцсон байна гэж бодох байлгүй гэв. Үүнийг нь сонсоод би чихэндээ ч тэгсэнгүү. Чи хаашаа тоглоод байгаа мó? Би лав залхаж чинь. Би лав дахиж тисэж чадахгүй нь би зүгээр орлоо. Гэхэд Крис байж. Энтонигийн хэлдэг зөв. Тэр хүн мөн байсан эсхийг бид хараагүй штэ. Магадгүй тэр зүгээр л харт амх хэрэглэснээс болоод шүд аман задарчихсан харт амгичинч байсан байж болно штэ. Бид одоогоор баттай юу ч мэдэхгүй. Баттай байгаа зүйл нь тэр үйл явдал яг 23 цаг 45 минутанд болсон. Үүнийг л харин юу гэж тайлбарлах ёстойгоо ойлгохгүй байна. Крисийг ингэж хэлэхэд Энтони ч түүнийг дэмжин. Энэ талаар сайн тунгааж бодсон нь дээрээ.
Юутайч машины гэрлээ унтраагаад түүнийг гарч ирэх эсхийг харжээ гэлээ. Бид хэдийгээр үхтлээ айж дөнгөж сайхан тийм аимшигтай зүйл тохиолдсон ч цагдаа нарт хэлье гэхээр ямар ч баримтгүй. Бидэнд гаргаад үзүүлэх юу ч байхгүй байлаа. 23 цаг 47 минут. Бид бүгд шокийн байдалтай айдастай автан сууж ив. Цагдаа нар биднээс хэдхэн алхмын зайд байсан бөгөөд хэрв ямар нэгэн хачин зүйл харвал машинаас шууд бууж цагдаагийн газар руу орно гэдгээ л мэдчихлээ. Гэхдээ тэр болтол бид Тим Хортонсын тэр цор ганц хаалга руу өөрсдийнхөө хит хитэн удаа орж гарсан тэрл хаалга руу ширтсээр суусан юм. Энэ үед Крисийн би бүр халууцч үхэх жаахан сэрүүцэх хэрэгтэй байна. Энэ бүхэн намайг бүр үнэхээр галзууруулах нэ гэж хэлхэн сонсогдов. Ивэдэ миний муухай ядарч туйлдаж гүйцлээ гэж бодсоор би машиныхаа кондишныг чимээгүйхэн асаалаа. Машины цонхыг доошлуулчихъя гэж бодогдсонгүй л дээ. Бид тэрний кофе шоп руу яаж орж яаж гарсныг ч хараагүй хойно тэр өөр юу ч хийж чадах юм билээ. Удалгүй кондишн жасч сэнсний хөнгөнөх чимээ биднийг жаахан жолов тайвшруулах шиг. Гэтэл Энтони чи кондишн асаач жаам бол би чиний цамцыг өмсчих үү? Питер энэ чинийх үү? гэж арын судлаас асуув. Би ч нэг ихэн бодлого. Тийм өмс минийх гиснэ. Гинэд юу билээ гэж одоод. Байж да. Наад цамц чинь ямар өнгөтэй вэ? Гэхэд Энтони малгайтай хүүхөнгийн цамц байна гэв. Би шууд л машинаас хурдан гар гүйцгээ гүү гэж хашгирлаа. Бид дөрүүхэн тамхилахдаа би машинаасаа хүүхөнгийн цамцаа авсан шүү дээ. Бүр яг одоо тэр цамцаа өмсөөд сууж байна. Гэтэл энэ цамц, энэ машин түүний л яг ижлэгэнг нь авч тавьсан цамц байж таарна. Бид тэр хараал идсэн амьтны машинд байж таарлаа. Гэхдээ энэ нь өөр юм уу гэд хэлчих зүйл машинаас олсонгүй. Энэ машин Энтонигэнд очиж түүнд Крисийн өмнөөс бэлэг хүртэл өгөхдөө унаж явсан тэр машин байх нь тэр. Бид гурав сандралд нь твдэж хаалгаа нээхийг оролцсон боловч онгойсонгүй. Яг л хаалгануудыг гагнчихсан юм шиг. Крис голын хайрцаг руу гараа явуулан миний түүнд өглөн байж ахуулсан аварын алхахыг гаргаж ирээд машины шилийг хүчтэй зохиж эхлэв. Бүр зураас ч гарсангүй. Бид түүний машин дотор хавханд орчихсон байлаа. Сигналаа дар гэж Энтони арын судлаас чарлалаа. Бид цагдаагийн газрын машины зогсоол дээр байсан тул тэд бидний гарцаагүй сонсох ёстой. Гэвч юу ч дугарсангүй. Дахин дараад байхад хүртэл дугарсангүй. Бид хашгирч хаалгыг тасралтгүй нээхийг оролдчихлаа. Энтони арын судал дээр хөвтөөд хаалгыг чадах чинээгээр хүчтэй өшгөлхийг оролдож байсан ч шил нь хагарсангүй. Гэтэл нөгөө муухай чигшмээр өмхийн үнэр. Муудсан баху ялцарсан хүүрний үнэр үү, бүү мэд. Гашуун хамар цоргойсон өмхийн үнэр кондишнер дамжин үнэртэж эхэллээ. Бид кондишныг унтраахыг оролдсон ч машин тэр чигтээ тэр үнрээр дүүрсээр л байсан. Бидэнд хийж чадах зүйл юу ч байсангүй. Энтони арын судал дээр огиж байгаа нь сонсогдчихив. Нэрээ энэ үнрийг анх удаа үнэртэж байгаа шүү дээ. Яаж тэсгэвдэ? Крис харин гараараа хамар амаа таглан бөөлчгийн нахан тисч байгаа нэлт. Тийшээ хардаа гэж Крис бархирав. Замын эсрэг талд чемодана бариад Кристофер зогсож байлаа. Бидэн рүү зааж ив. Түүний хуруу яг л миний нүрэнд хүрээд авч байгаа мэт мэдрэмж төрж зүрх амаар гарахаа шахлаа. Урд нь хизээч ингэж айж байсангүй. Тэр тисгийн аргагүй үнэр, дээр нь энэ дүр зураг, ингэж байхаар зүгээр ухаан алдчих юмсан гэж бодсон ч бием нь нэгэнд хамгаалтын горимдоо шилжин арай хийн тисчив. Тэгтэл нөгөөх чинь гараа маш удаанаар хөдөлгөн өөр нэг машин руу заалаа. Тим Хортонсын зогсоол дээр тавиастай байгаа манай машин. Яг энэ машины зогсож байсан газарт. Яг тэр цэгт байж боломгүй юм. Үнэхээр байж боломгүй хачин юм. Тэрхүү өмхийн үнрээс болоод хашгирах нь битгий хэл амьсгалахад хэцүү байсан тул бид орилгоо болж аль болох тайван амьсгалахыг хичээжээ. Харин өнөөх хуурамч Кристофер Крис рүү цоо ширтжээлээ. Тэр зам гараад ирж явв. Яг л жинхэнэ хүн шиг ямар ч сэжиг төрүүлэлгүйгээр алхасаар машины зогсоол дээр ирээд чемодана барьсаар бидэн рүү алгуурхан төхөв. Одоо л бид түүнийг Крисээс ялгах тэр гол онцлогийг нь харж чадхаар болов. Тэр яг л миний нөхөр шиг харагдахч. Түүний дээд дуруул нь маш эвгүй хитрхий томроод хавтчихсан байв. Өрөвсөд цусаар дүүрсэн цэлцгэр хачин муухай харагдчихлаа. Би Крис рүү хоёр гараа явуулан
Зорчигчийн талаас дөхөж ирж буй түүнээс нөхрийгөө хамгаалан биеэрээ хаалаа. Бид айсандаа таг хөшиж орхив. Энтони түүний зогсож байсан талын эсрэг талын хаалга руу биеэ нааж яг л дайны бүсэд байгаа хүүхэд аятай айсан байлаа. Тэгээд нөгөөгч нь Энтонигийн эсрэг талын цонхонд тулж ирээд гараа өргөн Энтони руу зааснаа. Хурууга нааш цааш хөдөлгөж "Үгүй дээ, үгүй" гэсэн дохой зангаа үзүүлв. Тэр кофений аягны өнөөх бичгийг бидэнд дахин сануулахыг оролдох шиг боллоо. Энтони энд байх ёсгүй байж нэгдээр нэмэх нь нэг, тэнцүү хоёр. Тэр зөвхөн Крис бит хоёрыг л хүссэн бөгөөд Энтониг оролцуулахыг хүсээгүй байж. Түүний дээд уруул нь лугшсаар эхлээд миний нүд рүү ихцлэн хараад дараа нь Крис рүү харав. Тэгснээ тэр жинхэнэ Кристоферыг удаан харахыг хүсээгүй юу? Харцаа боруулаад тэгээд л яваад өгсөн. Тэр эргэж харан чемдана чанга атгасаар алхан одлоо. Бидний харсан зүйл өрдөөл юм. Яг хаашаа явсныг нь бид нарийн харж чадаагүй. Тэр зүгээр л харанхууд уусаад алга болчихсон. Түүнийг харагдхаа болох үед өнөөх аимшигтай үнэрч бас замхарлаа. Машинч гинэт онгойн бид ухасхийн бууцгаалаа. Энтони тэр тэсгийн аргагүй өмхийн үнрээс болоод хөл дээрээч зогсож чадахгүй байсан тул бид түүнийг түшиж цагдаагийн газрын хаалгыг татан орцгоосон. Ердөө хормын дотор гэхэд л бид дотогш орчихсон байлаа. Энтонигийн хүнд оргих биеийг арай хинчирсээр дотогш ороход нэгэн цагдаагийн ажилтан бидэн рүү яаран гүйжирлээ. "Юу асан бэ? Та нар зүгээр үү? Энэ хүн зүгээр үү?" гэж цагдаагийн ажилтан асуув. Тэгээд тэр мөрөн дээрх радио станцаараа 3 эрэгтэй, нэг нь бэртсэн эмнэлгийн ажилтныг лобби руу явуул гэж ярьлаа. Энтони гинтхэн ухасхийн босоод "Биднийг тэр утж байгаа. Биднийг хаач явсан тэр дагаад байна" гэж Энтони төвчээр нь барсан аятай төгдөрч гацан хэлв. Мэдээж өнөөх хуурамч Кристофер түүнийг зааж чичилсэн болохоор тэр нь түүнд бүр ч илүү хүнд туссан биз. Тэгээд яхаа мэдэхгүй зүгээр л өөрийн ирэхгүй газар сун чангаар уйлж эхэллээ. Харин Крис энэ үед нөхцөл байдлыг гартаа авч "Офицероо, бид яг одоо албан ёсны мэдүүлэг өгөх хэрэгтэй байна" гэж хэлв. Нөгөө цагдаагийн ажилтнч "Ойлголоо. Намайг офицер Майкл Хаан гэдэг. Би мэдүүлгийг чинь авъя. Гэхдээ танаа найзад тусламж хэрэгтэй байна" хэмээн түүнийг үгээ хэлж дуусгахдаа зэрэгцэн эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг барьсан цагдаа булан эргээд гарч ирэв. Тэр Энтонигийн байр байдлыг хараад шууд л түүнд тусламж үзүүлж эхэллээ. "За эрхмүүдээ, юу болоод байгааг надад хэлээд өгөхгүй юу?" гэж офицер хаан асуув. Би хариудна. "Намайг доктор Питер Тиллман гэдэг. Харин энэ бол миний нөхөр Кристофер Тиллман. Биднийг хэн нэгэн отож занал хийлээд байна. Бидэнд хамгаалт хэрэгтэй байна" гэж хэллээ. Крис ч мөн "Биднийг отож буй тэр хүн миний нэр, дүр төрхийг хуулбарлаж, миний кредит картаар гүйлгээ хийж, машиныг минь хүртэл ашиглахыг завдсан байна. Түүгээр зогсохгүй миний гэр бүлийн хүнийг гэртээ ганцаараа байх үед нь манай гэрт нэвтэрсэн" гэхэд офицер хаан "Ойлголоо. Та бүхний яагаад ингэж их сандраад байгааг ойлгож байна. Гэхдээ танаа найз чинь энэ хэрэгтэй ямар холбоотой илээ?" гэхэд Крис "Түүнийг доктор Антони Жовит гэдэг. Тэр миний үеэл. Биднийг аюултай байдалд орсныг мэдээд манай үеэл бидэнд тусалж байгаа юм" гэхэд "Энэ явдал хизээнээс эхэлсэн юм" гэж офицер хаан асуулаа. Крис бит хоёр энэ асуултанд хэрхэн хариулахаа мэдэхгүй байсан болохоор бие рүүгээ хэсэг гөлрөн сууцгаалаа. Бид түүнд ууланд бүх үннийг хэлэх ёстой. Гэхдээ хэлж чадахгүй байсан юм. Биднийг галзуурчсан байна гэж бодвол яах юм бэ? Гэхдээ л яаж иж агаад ямар нэгэн байдлаар энэ бүхнийг тайлбарлах ёстой байв. Хэсэг суусны дараа Крис "Амнэн. Өчигдөр оройн 20 цагаас хойш яг тэр үед тэр хүн манай гэрт нэвтэрч миний дүрд хувиран миний гэр бүлийн хүнийг айлгаж дарамтлахыг оролдсон байна" гэхэд офицер хаан "Ойлголоо. Тэгээд тэр хүн одоо хаана байгааг та нар мэдэж гин үү?" гэхэд Энтони хүчил төрөгчийн бага хуу татаад "Түүнд машиныг үзүүл" гэж хашгирлаа. Хөөрхий Энтони ухаан алдахын наахан байсан учраас нэг их дорвитой хашгирч чадсангүй. Гэсэн ч Крис бит хоёр түүний юу хэлэх гээд байгааг ойлгосон учраас офицер хааныг дагуулan гадагш гарлаа. Нөгөө хуурамч Кристоферийн машиныг түүнд үзүүлэхээр яравчлав. Гэвч тэнд ямар ч машин алга байлаа. Машин алга болчихсон байв. Би замын эсрэг тал руу хартал яг л таамаглаж байснаар миний жинхэнэ машин Тим Хортонсын зогсоол дээр зогсчихв. Дахиж эрсдэлд орохыг хүсээгүй учраас бид офицерыг дагуулan замын эсрэг талын зогсоол руу явцгаахаар шийдлээ.
Энтонигийн тухайд цагдаагийн газарт үлдсэн. Угаасаа түүний хэрэг байхгүй. Түүнийг хөндлөнгөөс оролцуулсан хүн нь бид шүү дээ. Дахиад зовоогоод юу хөө. Ингээд офицер хаан бид гурав машин руу төхөж очлоо. Биднийг тэнд юу хүлээж байгааг хэн ч хэлж мэдсэнгүү. Цагдаа гарч идэнгээ гаргаж машины доторхыг харлаа. Энэ машин таны машин мөн үү эрхмээ гэж асуухад Крис тийм ээ энэ бит хоёрын хоёулангийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг машин. Гэхэд тэр хэрв татгалзахгүй бол хаалгаа нэгээд өгөх үү гэлээ. Ингээд цагдаагийн ажилтан машиныг маш нарийн нэг бүрчлэн нэгжлээ. Бидний хувьд ямар нэгэн шаардлагагүй нэгжлэг хууль ёсны эрх мэрх гэж ярихыг хүссэнгүү. Зүгээр л тэр хүнд ажлаа бүрэн хийх боломжийг нь олгохыг хүслээ. Мэдээж хэрэг тэнд юу ч байсангүй. Шалгаж дуусаад офицер хаан бидэнд хандан. Надтай хамт буцаад цагдаагийн газар руу явж хэдэн бичиг баримт бөглөх хэрэгтэй байна. Тэгээд танаа найзын чинь би хэр байгааг харъя. Хэрв түүнийг эмнэлэгт хүргэх шаардлагатай бол би машинаараа хүргээд өгье. Хэрв гайгүй бол бидний хийж чадах зүйл үнэхээр алга даа гэж хэлв. Крис хариудна. Та юу би за гэхдээ яаж ингэвэ гэж дугаар цохоод байхаар нь би юу ч алга офицероо гэж асуухад Крис надад хандаа. Түүний зөвөө Питер тэр шаардлагатай бүгдийг хийлээ. Танд баярлалаа эрхмээ. Бид бичиг баримтаа очиж бөглөе дөө гэж хэлчихэд бид офицер хантаа цог машиндаа суугаад цагдаагийн газар руу буцлаа. Энэ бүхэн ердөө 20 хүрэхгүй минут л болоод өнгөрсөн. Энтони чинь хооронд бидэнтэй хамт явж чадхаар болчихсон. Хөөхөн сэргчгсэн суужив. Бид цагдаа нарт талархлаа илэрхийлээд машины зогсоол руу гарлаа. Би машинаа онгойлгон ямар нэгэн зүйл өөр байгаа эсхийг шалгахаар эргэн тойрноо ажиглав. Гэсэн ч бид одоо юуг нотолж чадах билээ дээ. Надад ер нь мэдэх юм байна уу? Бид юунд бодит, юу нь хуурамч гэдгийг ч ялгахаа болчихсон байлаа. Тэгээд бид машин дотроо хөдөлгүүрээ асаалттай чигээр нойролцоогоор 15 минут сууж цаашаад яах ёстойгоо ярилцав. Зочид буудлын руу буцах уу? Эсвэл Энтонигийн тонох уу? Эсвэл өөрсдийнхөө гэрлүүгээ буцах уу? Эсвэл зүгээр эндээ байцгаая гэдэл төрөл бүрийн санал гаргаж илаа. Бид ер нь хаашаа ч явсан ямар хамаа байх лээ. Угаасаа л тэр биднийг олон штэ. Цагдаагийн газар юутайч мэдүүлэг өгсөний хариуд офицер хаан азар бидний асуудлыг чухалчлан үзэж маргааш ирж биднийг шалгахаар болов. Ингээд бичиг цаасны ажил дуусч цэгцрэх үед шөнийн 1 цаг болж илаа. Энтони бид хоёр Йорквилл дэх манай ээжийн гэрт очих дээр санал нэгдэв. Ээжийнх маань маш цэлгэр бид бүгдийг багтаачаар пентхауст байдаг байсан учраас багтаж шингэхгүй зовлон өгөв. Гэвч яг үнэндээ тэр хуурамч Кристофер зөвхөн Крис бит хоёрын араас л хөөцөлдөж байгааг мэдэж байгаа учраас тэнд очивол аюулгүй байх гэж бодсон юм. Ээж маань ер нь шүн унтдаггүй шар шувуу шиг төрлийн хүн л дээ. Тиймээс шүн гэж санаа зовлгүй шууд л ээж рүү залглаа. Ээж ч шууд хүрээдэр л гэж байна. Гэхдээ утсаар түүнд яагаад энэ хавьд явж байгаагаа бас яагаад очих гэж байгаа талаараа ч нарийн ширийн зүйл хэлсэнгүү. Ингээд бид ээжийнх рүү хөтлөлөө. Замдаа явж байхдаа би Крисээс цагдаагийн газраас өгсөн бичиг баримтыг нэхэн авлаа. Би зүгээр л бүрэн бүтэн байгаа эсхийг нэгтлах гэсэн юм. Юмыг аж мэдхэвдээ. Хуулбарыг нь ч болтгой гартаа ойр байлгасан дээр гэж бодсон юм. Тэгээд би цаас руу хартал. Та нар ойлгож байгаа хэл та бараг. Энэ удаа гэхдээ би цочирдсангүй, гайхсангүй, зэвүүч хүрсэнгүй. Зүгээр л маш их айдас нөмрөөд авахшгэл болсон. Хэргийн мэдүүлэг байх ёстой хэсэгт бидний өгсөн мэдүүлгийг бичгийн оронд шин эхлэл маргааш гэх 3 үгийг тасралтгүй бичсэн байлаа. Та бүгддээ эхний 3 бүлгийг уншиж сонирхууллаа. Маргааш сүүлийн 3 бүлэг буюу 2 дахь парт бичлэг маань орох болно. Удахгүй уулзъя. Баярлалаа. Баяртай.